За юу байцгаана ах ихч дүүнэр минь маш удаа хугацааны дараа энэ хүү сувга дахин хөгжүүлэх юм бэ. Хадтын нэгэн бодол үнчин тархинд минь хэдэн сарын турш сар бүр сараа ихчиг эргэлцээр байсан тул өргөжлүүлэн бичлэгүүдээ хийхээр шийдлээ. Мэдээж өмнө нэгэ дотор өгсөн зүйлээ хамгийн их нь дуусгах нь зүг болоо гэж бод. Энэ хүү бичлэгийг лазантаж дуусгамаа. Юу ярьж байлаа. Яа тэнэг. Тэгээд бензиний үн арай шүү тий. За одоо юу ч болж байлаа да. Эртөө үрдийн цагт хин чаашийн ямар ч тач 7 дугаар ангиас эхлэн манай ани маань одоо л нэг гал гарсан сэтгэл шимшрүүлсэн дэлгэцэнд нүрээ наамаар үйл явдал гоё илж эхэлж байгаамаа гэж. Тэгэхээр манай өнөө хөөрхий ихч маань алуулсан мэдээгээр өмнөх анги маань дууссан бол дараагийн ангид баахан бараан царайлсан амьдрал нь амьдараа там болсон хэдэн нөхдөд цуглацгааж хурал маягийн юм хийж байгаагаар эхэлнэ. Манай токод энд оссон ямаа хоёртой маргаалтал бөөнлөн болж их. Манай оссон тагтнуудыг оролдож болохгүй амьдралаараа нааснаас өөрцгөө өдргээл. Тэгсэн токо юу уцаад байгаа юм бэ? Ямар ч гэмгүй сайхан ихч минь алуулчлаа штэ өдргээл хөгээ. Эл мэдээч токо маань юу гээл оссооны өвөнд ороод дугаас гараал явчихж байгаа. Энэ хооронд нөгөө талд өнөө тагтанууд маань хоорондоо садист нөхрийг яаж ярих тухайга ярилцаад хурал маягийн хийжсэн. Хурлан дууссан бололтой жижиг гарын 3 мөрдөгч нь ажлын дараах стрессээ даван туулахаар сайхан хоол моол идэнгээ яриа өрнүүлж байгаад харьцахаар болж байгаамаа. Яг салаад лудаач байтал ихний NPC нөхрийн толгой 3-ны 1-ээр хавагдаад пидпад төмпөн шанаг. За тэгэл газраар өнхрөөд өгөө. Юу болов яав юу гэсэн яахан өнөө нөгөө нэстэг тока маань ирж өшөөгөө авах гээд эхний байна азгүй царайсан тэр нэг NPC дүрлэлж таарч. За яг хоёр дахь нухлаадаа гэж удаад харж ирсэн чинь арай биш ээ. NPC биш тагтаа хурж ирээд нөгөөхөө аварчиж байгаа байхгүй. За энэ нөхрийг бол Амон гинэ. Цаашдаа ер нь нэлээд гарах дурчраас танилцууллаа. Амон нэстэг тока хоёр чинь ч нэг нэгэн рүүгээ панчлайнуудыг араараасан шидэлцэл додтолтол. Амон яг ялгдах гэж итэл галзуу юм шиг царайтай ахлах тагтаа гарч ирээд аварч байгаа юм. За тэгэл хоорондоо үзэлцэл нотолдож байгаа тока маань шархаваа зүгтаснаар энэхүү тулаан өндөрлөж байгаамаа. Токо маань гарандаа шархтай ажил дээрээ ирчихсэн бүдчин тэмтрэн гарныхаа шархыг даран алхаж яваад оссон гэн хоёртой тааралдаад багхан маргаан дэгдээд өнгөрнөө. Энэхүү мөчийн дараагаас Кэм маань шинхэн хүн бол ширээний хүүхэн болохоор шийдэн. Би ч бас тулгмаараа сул дараа чаналаа гэтэр гэж гэгэрснэр Токотой өшөө авах төлөвлөгөөнд нэгтгэр болж. За үзэгдэн солигдсон өнөө галзуу тагтаач муу усны хоолонд ээжийнхэн ч илүү аавынхан ч илүү өнөртэй нэгэн зүнхийг байлуулсан байх өгөөд үүнийг нь өнөө хөөрхий ихч охин хинамыг өнөрлөд өнрээр нь өнөөмөө усны хоолоор яваад өгч байгаамаа. За үүнийг нь мэдсэн Токо Кен хоёр маань араас нь хамаг урдаараа явж хинамыг аврах ажиллагаа эхэлжээ. За мэдээч энэ нь бол өрхөөс учраас юу гээл тэд нар зүгээр өнгөрөхөвд. Өөдөн дээр нь Амонгоо за юу бацгаан нөхдөө гэж хүлээгээд байж штэ ойлгомжтой хог гэж. Манай өөрчлөлийн бурхан тэнгэр болсон Кэман чи явж айн минийх эдэргээл заавдлаа. Яг үндэ кээ чи бүршээс алдчих байгаа байхгүй. Яаж ч амаараа сатар болоод дагдчих байл гэсэн бодолтой. Токоч цаашаа явж Хинамигийн бүр бүтэн биеийг олж хараад санаа намраал. Ашгүй минь аллах Крист Батми ом минь гэл. Тэгтэл яг ард тагстаас нь галзуу дрок ялаад зураал ороод ирж байгаа юм чи. Яа. Тэгээд нохоцодоо эхэлнэ. Дээрээ доороо урагшаа хоошоо юу ч болоод байна. Зодоо ондож дундаа орж Токоч мэдээч ялагдал бараг галзуу нөхөрт алуулдгийн даваан дээр өнөө Хинами маань гинтхэн кагунаа гаргаж ирэл галзуу драпик сап гээл цаав байхгүй. Ер нь тэгэл галзууг арай гэж бойлоо шамблын оронлон шагалгачих. За энэ хооронд үүдний хоёр маань бас уу юм болж байгаамаа. Хоёлаа хөрхий хоёр талд өөрсдийнхөө өнцгөөс юм яал муудалцаал. Амон бол та нараас болж өчнөө хөөхтүүд өнчирч хүмүүс зовж ин би тэднийг хамгаалах учиртай хүмүүн гэлж. Кен болохоор гоол уснасаа хөрхий өөрийн биеэр зовлонгийн мэдэрч байгаа болохоор энэ бол баяглаасаа л ийм чинь тэгээ яахын итэр гэл нэг тиймэрхүү юм яригдчих. Кэманч Амонд нилээн нүдүүлж энэ гомботой ер нь яриа нийлэхгүй нэ гэж бодсноо яасан хазаж аваад л хүчээ нөхөд Амоныг нилээн шахтуулж хайснаа. Би хүн алдгүй инээ тэрэ гэж сайхан зангаргаад Амон мэд үлдчихэж байгаа. Мэн Кэман одоо болтол өөрийгөө гоол өдөртэй бүрэн савлэрхгүй л яваад байгаа юм да. Ер нь бол эндээс харагдчихлаа. За явах. За тэгсэн өнөө галзуугийн өгсөн бийг Амон олж хараад орилж чарлаад л ер нь бол нэлээд том шунжугээс үлжээ эхэлж байгаамаа. Үүний дараа мэдээж флашбэк хэсэг гарч Амоныг дөнгөж сургуулаад өгсөн ирээд ямар сайхан гэгээлэг амтан галзууганд ор элсэж орж байгааг хэдүүлээ харнаа.
Мөн галзуу маань ер нь бол аюулгүй зүн совин сайтай санаа муутай нөхөр байгаа. Тэгэл ламонд чи их юм зааж өгч олон сайхан сургуулийг харамгүй харьсан хайртай багш, хайртай ахлах нь л байсан юм билээ өөрхий. Ер нь энэ аниме хамгийн ихтлэг таалагддаг зүйл нь сайн муу гэж байхгүй. Зүгээр л бүгд шалтгаантай учраас. Эсвэл нэг нэгнтэйгээ дайсгалцахаас өөр ямар сонголтгүй оршиж байгаа хоёр талыг өөр өнцгөөс харуулж байгаа. Хайрламар сайхан болгож байгаа юм да. За тэр яг буцаад үйл явдал руугаа орохгүй бол сургаал урсгацсан сууж шээ. Тэр хугацаа өнгөрсөн юм дээ бүүмэд ямар ч тач кафе маань буцаад хийвэл ажиллагаанд орсон хинами маань арай жоохон дээртсэн ёо энэ хинами за одоо гоё хэлнэ. Хинами маань арай жоохон дээртсэн. Гэхдээ хай нэг гоё нэг класстай. Харин амонго тушаал ахаад доор нэг бацаа аваад тэр нь такицаа гэдэг нэг дайлж нөхөр байдаг юм аа. Заавал мэдээж манай өнөө хөөрхийг чинь нөхрөөр тоглоом хийгээд ирсэн садист нөхөр чинь үнэндээ бол Бризэг хайжсэн мөгөд тэр нөхөр чинь Аугери мод гэдэг нэлээд гангста гангаануудыг цоглуулсан бүлэгмийн дээгүүр ирмэгтэй нөхөр ээж. За тэгсэн нөгөө гангста гангаанууд чинь үүнээс цааш дахиж хүмүүс дээрлэхүүж чадахгүй гэсэн юм уу яасан. CCG буюу тактануудын нэг байгууламжийг самраад ерөнхийдөө дайн зарснаас ялгаагүй юм болчихж байгаа. Үүнийг нь мэдсэн CCG дайнд бэлтгэл харин нөгөө талд оссоо ямаа хоёр өөл айс вэ бэлтцгээдэй гээл. Нэр тэгсэн чинь мань оссон бүр нэрэ дээр үйдэ махны машин гэдэг баг очтой амар ивүүгаар байсан байл. CCG-ийн хамгийн аюултай гоол буюу шаршуу гэдэг нэртэй. Бараг л gooлийн дараагийн хөөстэй хувилбар гэмээр нөхөр заяа. Ерөнхийдөө бол Кагунаа нь хувьсаад бараг хувьгүй болоод ер нь л дийлдэггүй. Тактануудыг чичрүүлдэг баачкаач. Үүний дараа манайд кафед кофего чанаа сууж ядал нөө гангста гангаанууд чинь дайрж орж ирсэн ээ. Ризэг хайжсэн аа. Садист нөхөр чинь Кенес Ризэг үнэрлээд баахан зодож нүдэж токо өдрөө шал арчиж бараг л шалан гялцах шахаж ш нэг юм мань садистын санаа амар болтой Кениг аваад яваад өгнө. За өнөө өссөн юм хоёр байхгүй болонгууд ингээм мань эдгээр хог чаавас гэж. За үүнээс хойш Кени тамийн тогооны үлгэр эхэлж садистын гардаа солио болцоо тамлуулж эхэлнэ. Садист чинь тэд өстө тэдийг нэм тэдийг ас тэдээр үржүүд алдангуут нь биенийх нь хэсэг бүрээс таслаал гигэм. Өнөө гайхал нь ядчих балер ордоо идгээл дахиад ёо пүү ёстой сэтгэл этгээ сэтгүүл хүртэл орогдмаа гэж гişээ. За уушлаа. Сүү толгоо олж ирж чадахгүй байна. Мартаарай. За энэ хооронд кафеге ид чинь бөөнөрөө нэгдээл Кениг аврах дээр санал хурааж мураагаал. Зөвшөөрөгдөж байж итэл өнөө гаж ямаа чи ирснэ. Би бас нэгдүгээр Кен чинь миний жинхэнэ найз мэз гэж нэг гэж чад нэгтгэр болж байгаа. За энэ хооронд мань Кен маань яргалуусаар л хөрх. Ядаж доторх Ризэн хүртэл тамлуулаагүй үед нь 50 байлгачихгүй тархин дотор нь янз бүрийн юм яриа л. Бурсамжийг харуулаад чи гоожэр байсан тийм ээ чи гоожэр байсан. Гэхдээ одоо чи тийм биш дээ. Миний үчиг асуу ийм гоожэр ахыг би зөвшөөрөхгүй байна. Садист гүлэгч нь одоо бол чиний хувьд хумхын тоос хөдөөний хөөс гэл. Хөл дээрээ босаачтай малаа гэл хулаастай. Тэгсэн мань садистын флашбэк гэсэн гарнаа хөрх. Төрөлхийн тийм биш юм байлээ л төөрхий. Олдмол дурак гэж. Яасан гэсэн тактануудад баригдаад туршилтын туулаа болоод лабораторид байхад төрөлхийн садист тэмцээн гартал яллах тамлуулаад тэрнээс трама усаад одоогийн нөхөр бий болсон байжээ. За тэр яг CCG гангста гангаануудын дайтах өдөрч ирч энэ дундуур нь Сэмэрхэн кафены эд маань ажиллагаа явуулж Кениг аврахаар хөдөлж байгаамаа. Энэ тэндгүү тулаан болж дээвэр дээр хуучны дайснууд болох оссоо маань хувирч шар шуу болоод эртүй тулдчихсэн тактануудтайгаа тулдахаар зэхэж харин талбарын өөр нэгэн буланд Тока өөрийнхөө дүүтэд тулдахаар болж байна. Гиснээс нэрээ Тока маань доороо нэг дүүтэй. Гэхдээ томорхон ирээр дүүн буруу замаар ороод гангста гангаануудтай нэгцсэн шүү заяа. Тэр хэлхээ марч sorry. Та буцаад Кендер маань камер шилжээд очсон чинь мань садист нэг 2 гоол авчирч. Өөрийн өнөө хоёр Кенийг хоригдчих хугацаанд цуснуужийн арчиж цэвэрлдэг Кенийг өрөвдөр хөөрхөн ханддаг хоёр гараа ээжилт. Тэгсэн үүнийг нь мань садист олж мэдэнгүүтээ өнөө хоёрыг авчирч Кенээр тоглоно гэж байгаа байхгүй. Тэгээ Кен хэлж байгаа. Нэгийг сонго тэгвэл нөгөөх нь амьд үлднэ гэж хэлснэ. Өнөөх юм шамцыг жинхэнэ сорж байгаа. Да мэдээж тэгэл энэ дэрснээс ноош ганц сайхан хандаж ирсэн хүмүүсийн нэгкэрчд алийг нэг яаж сонгох төрөх. Ангааж уйлж байгаа л хоёулын нөхүүлж байгаа. Энэ мөчөд Кен маань дотоод Ризэдээ эцэст нь нэг юм ялагдаж бүрэн өөрчлөгдөж өвдөлтгдөг чи юу юм бэ гэдэг ураатай. Feeling of-саа шинхэн Кен хороод мэдлж үсэн цагааран Жокер шиг инээж саяхан алуусан хоёр найзынхаа махыг зооглож аваад хүч орон садистын араас нь дарж байх гошног болтолнүүдэд тамлаад өөрийнх нь хийлгэж ирсэн юмнуудыг хийлгээд
Тэдээс тэдийг нэм гэж алж эхэлж байгаа маа орхи. За тэгээ хамгийн сүүлд нь мань нөхрийг бялга зодоод идэж хайснаар ерөнхийдөө аним маань дуусч. Нэрэ төгсгөл дээр нь би гоол гэж хэлснээр ихний бүлэг маань өндөрлөө гэж. Яа. За тэгээд манайга цааш ширдээ тухайн юмд харгаад өгчээрэй гэж. За 5k гойд найз гэж гусчлаа sorry.